үзэж байгаа энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө бичлэгээр за байж шууд бичлэг рүү орохгүй. Эхлээд юуны дөрөнд харж байгаачлан би үсээ маш жижигхэн халбан болгоцсон байгаа. Зарим хүмүүс та яагаад үсээ тайруулсан? Чи яагаад үсээ тайруулсан? Чиний урт ус чин дээрээс гинэ миний өмнөөс харамсаад хэрэггүй. Ягаад гэх юм бол би яг одоо тайруулсан үсэндээ бүр fall in love. Тийм болохоор манайха зүгээр байгаагаар минь л хүлээж ав. Байгаагаар минь хайрлаж чадахгүй. Байгаагаар минь хүлээж авахгүй. За өнөөдрийнхөө бичлэгээд байна штэ. Бүгдээрээ миний ойрын хугацаанд үзсэн гой кинонуудыг та бүхэндээ би санал болгох болно. За тэгээд гэртээ хийх юмгүй ч юм уу, эсвэл түр чамд заав гарсан, эсвэл түр та ажил дээрээ байгаа те. Тэгээд хийх юм олохгүй байвал миний санал болгосон кинонуудыг үзээрэй. Би энэ удаагийн кинон дээр штэ нэг тийм амар зөвүүн хоорондоо алалцаж, талалцсан. Гэтэ амар их цус биш л те. Гэл зодтолтож модтолцсон нэг тийм crimeтэй заяа адал явдалтай. Тэгээ дээрэс нь яг хайр дурлалын мөртлөө хөгжилтэй. Тэгээ энэ удаа уйлуулдаг кино бол оруулаагүй. Тэгээд энэ бүх кинонуудыг би ойрын хугацаанд баг сүүлийн 2-3 сар үзсэн. Хоёрт ерөөсөө кино үзсэн нэг зав байсангүй. Гэтэ ямар ч тач энэ игүү кинонуудыг сонирхоод үзээрэй, та бүхний сонирхол нийцнэ гэдэгт би итгэлтэй байна. За одоо тэг баашаа бууж кино хийхэд баашаа буухаас нэг юм идмээр ахаа нэг тийм нэг гоё зармаг идэв. Яс. Биштэй. Одоо штэ. Заавал нэг зармаг олж идчихэж бичлэгээ хийх мэрэ. Зармаг ид. Татэрч байгаа. Би сая амар гоё мессеж авлаа л да. Тэр нь юу вэ гэсэн чинь манай нөгөө нэг миний хуучин бичлэгийг үзсэн бол би apartment tour хийсэн байгаа. Тэнд одоо нөө terrace lounge байгаа шүү дээ. Одоо тэр байгаа нь дээвэр санагдаад байгаа шүү. Тэрэн дээр зармаг тарааж байгаа гинэ. Цэглэн шиг нэгдэг. Дотроос нь хүн гарч ирчихгүй гэж амар айлж шүү. Ямар ч тач очоо зармага идэцгээ. Ice cream. Бүхэлдсний тухай ямар дуу байдаг лээ. Чихэртэй зармаг, чоколадтай зармаг, чихэртэй зармаг гэж байна юм. Ямар яасан зармаг, бич дуртай, чиш дуртай цөмөрөө дуртай. За манайха ямар ч шиг ice cream авчихсан байж энэ тэгээд энэ болохоор хэлдэг юмнууд байна. Би яг алийг алхах, алийг хольж ирэх юм гэдэггүй. Энэгээр дүрэн одоо энийг хэлдэг тавж заваа юм байна. Ямар ч ч ийлээ. Би тэгээд та бүхэн амар хоёр мама хараад Монгол. Миний хөөдгөө мамаг хартаа. Сэн үү ингэрээ. Хай, зэрэг ямар тоо байна. Ямар гоё амттай зарим. Хоёул яг нэг өдөр яг зарим хэсэл төрдөг байж шүү дээ. Сэн үү? Say hi. Гого энэ. Гого. Бүгд хөөрхөн Монгол маамаа нар өөд. За гол бичлэг рүүгээ бүгдээрээ эргээд орцгоё. За тэр өдөр чинь ерөөсөө зарим мань мэдээ тэр чигээр алгуулдаг гэсэн. Одоо тэгээ бараг буцаж энийг хийж шít. Окей. Өнөөдөр та бүхэндээ би 9 төрлийн киног санал болгох болно заяа. Энэ 9 төрлийн кино амар сонирхолтой, айгүй инээдтэй, үн тасархай кинонууд аа. Яг энэ бичлэгээ хийхэд бол би нэлээд олон киног ингээд судалсан. Тэгээ ер нь олон үзсэн кинонуудаас хамгийн их таалагдсан энэ 9 кинонууд байгаа шүү. За ерөнхийдөө бол миний санал болгосон кинонуудыг бүгдээрээ яг ямар сайтнаас үзэх юм бэ гэх юм бол би та бүхэнд ерөөсөө 3 сайт энэ удаа зааж өгөх болно. Хамгийн ихнийх нь кино сайт. Wow кино сайт. Бараг хүн болго мэдж байгаа. Хоёр дахь нь Look Movie гэдэг эндээс угаасаа ямар ч монгол сабтайтл байхгүй дандаа англи кинонууд байдаг, америк кинонууд байдаг учраас хэрвээ англи хэлээ сайжруулах байгаа хүмүүс байвал Look Movie-гээс үзэж болно. Би тэгээд Look Movie-гийн линк нь ерөөсөө copy paste хийх гэж болдоггүй юм а. Тийм учраас та бүхэндээ яг энэ доор ингээ биччихнэ. Тэгээд зураг нь байвал энд ингээд гаргаад ирээ. За тэгээд
гурав дахь нь болохоор Drama 3S гэдэг Солонгос киноны сайт байгаа. Энд болохоор ерөнхийдөө ихэнх кинонууд нь Солонгос хятад гэхдээ дээрээс нь бас English subtitle тавьсан байдаг болохоор англи хэлээ сайжруулах гэж байгаа хүмүүс бас үүнээс орж үзнэ. За шууд кино руу орцгоо. За 9 кино байж тээ. Энэ 9 киноны би хамгийн түрүүнд санал болгох 3 кино нь бол хамгийн ихнийх нь The Cop, Gangster, Devil гэдэг нэг нэртэй шүү. Нэг кино шүү. Ийм одоо цагдаа, гангстер тэгээ чөтгөр гэсэн нэртэй. Ёо энэ киног үзчихэл бүр би ямар юм кино би ч бас нэг алаан хидаан за яг алаан хидаан гэхээс илүүтэйгээр ингээл цуврал гэмт хэрэг илрүүлэх гээл алцаал. Тэгээ энэ кино айгүй сонио. Яг одоо тэр гэмт хэрэгтнийг илрүүлэх гээд явж байгаа ч гэсэн дунд нь ингээд үйл явдлууд нь айгүй сонирхолтой үйл явдал болдог. Тэр гэмт хэрэгт нь гарч ирээд гангстерыг нутгалаа. Дараа нь гангстер тэр гэмт хэрэгтнийг олохын тулд ингээд бүх хүмүүсийг ингээд дайчлал. Тэнгүү цаанаас нь цагдаанаас энэ цуврал алуурчныг олохгүй бол тэгээд ингээд энэ цуврал алуурчныг олохын тулд цагдаа энэ гангстер хоёулаа нийлээд ингээд зэрэг дайрдаг байгаа. Яа мэдгүй энэ бүр таалагдсан кино. За энийг та бүхэндээ санал болгож байна. За хоёр дахь кино нь Dark Figure of Crime гэдэг бас солонгос кино байгаа. Энэ солонгос кино биш үү? Айгу одоо энэ солонгос киноны ардаас их юм агуулгдсан нэг тийм сонин. Одоо гэмт хэрэгтнүүд чи ихэнхдээ яг хідүүн хүн алсан, яг ямар хүн алсан гэдэг тэр тухайгаа ерөнхийдөө нуугаад дуулах ингээд цөөхнөр гаргаж ирдэг штеп. Тэгсэн чинь энэ кинон дээр их тэр гол дүрийн сонин үнэнэ штеп. Болж өгвөл өөрийнхөө бүх алсан хүмүүсийг ингээд нөгөө тэр цагтаа мөрдөгчдөө ингээд тоочоо л дээ. Би энэ газар энэ хүнийг ингэж алсан. Тэр газар тэр хүнийг алаад тэнд нуусан ингээд яг өөрийнхөө ялыг ихсэх гээд байгаа мó яг тэр хүний хилээд байгаа те бүх гэмт хэрэгийнх нь ард яг ямар утга санаа яваад байгааг нь мэдэгддэггүй. Тэгээд киног ингээ үзээд байх тусам бүр ингээ сонирхолтой санагдаад энэ хүн яг яагаад ингээ бүх өмнөө яриад байгаа юм бэ. Тэгээд хамгийн сүүлд тэр киноныхаа дараа яг яагаад тэгсэн айгүй гарч идэг. Тэр нэг үнэн сонирхолтой айгүй сони юм байлээ. За тэгээд гурав дахь нь болохоор The Beast гэдэг нэртэй. Энийг болохоор би саяхан үзсэн. Бүр амар сонирхолтой биш мөртлөө ерөнхийдөө нэг 70% сонирхолтой кино байсан. Бас гэмт хэрэгт олох гээд хараас нь цагдаа магдаа явж байгаа. Тиймэрхүү сонирхолтой байсан. За дөрөвдөх нь штэ одоо бүгдээрээ Инэдмийн кино руу орцгоё. За Инэдмийн кинон дээр яг юу байгаа бэ гэх юм бол хамгийн түрүүний санал болгох кино Murder Mystery гэдэг Америк кино. Энийг бүгдээрээ Look TV-гээс үзэн заяа. Энд юу гардыг бэ гэх юм бол амар ядуу ихнэр нөхөр хоёр зугаалганд явдаг байхгүй юу? Тэгж байгаа тэр ихнэр нь онгоцон дотор санаандгүй нэг айхуу баян залуутай таард юм баг тэр пунктын сайт гэж хэлж байна. Тэгээд тэр залуутай таарад хамт бөөнөрөө найзууд болоод усан онгоцсон дээр ороо. Тэгээд тэр баян залуугийн гэр бүл бас дүүрэн баяжуул ирээл бөөнөрөө ханг аут хийжсэн чи тэр дууныг аллах болдог байхгүй аав энэ хүн алчтیں۔ За тэгээд нөгөөдхий чинь угаасаа хамгийн муугаар нь нөгөө мо хоёр broke ямар ч мөнгөгүй хоёр үнийг сэжиглээд тэрмүү тэр хоёр нь ингээд ямхандаа нөгөө гимт хэргийн солв хийх гээд ёо тэр ихнэр нөхөр хоёр бүр татаагаа иждэг. Ижил бас амар гой гой жүжигчд тогсон болохоор миний сонирхлыг амар татсан. Татаад үзсэн чинь ерөөсөө миний урмыг хутлаагүй. Окей. 5 дахь жагсаалт нь Man Extreme Job гэдэг бас солонгос кино орсон байгаа. Би чи ямар их солонгос кино үзсэн бэ? Окей. За үүнээс хойш угаасаа солонгос кино байх юм байна. Окей. Энэ Extreme Job нь болохоор 5 мөрдөгч хоорондоо нийлээд нэг баг болоод тэгээ нэг гэмт хэрэгтэй группийг олох гээд тэгэж явж байхдаа замаараа санаандгүй нөгөө мишнээ комплит хийж байхдаа өөрсдийнхөө нэг рестораныг нээгээд тэгээ тэр ресторандаа ажиллаад тэгээ бүр бас амар инээдтэй үйл явдал болдог. Би ингээд ерөөсөө үйл явдлын та бүхэнд бүгдийг ярьж өгмөөргүй байна. Тэгээ цаашаа үзээ явган бүр ингээд мэдгүй миний би тийм одоо инээд муутай ямар ч бүр айгүй сонирхолтой амар инээдтэй нэг солонгосуудын дээр реакт нэг гаргаж байгаа нүүр царай морой амар гоё идэж штэ. Ерөөсөл үнэн гоё кино байсан. За үнийг үзээрэй. За 6 дахь нь Long Shot заяа. Oh my god. Би энэ кинонуудад бүгдэн дээр нь баг 10-аас 10 өгмөр байна. Энэ Long Shot бүр ёо. Сахан манай нэг найз бас яг надтай адилхан үдсэн байлээ энийг хичээд бүр юу өстө хөтлөө энэс ингэж энэ нь болохоор нэг тийм сэтгүүлч залуу
Тэгээ өөрийнхөө хайртай өөрийнх нь ингээ бага насндаа хайрладаг байсан эмэгтэй нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн secretary байсан мэлээ л дээ туслах. Тэгээ тэр эмэгтэй нь journalist энэ залуутай нэг үзэсгэлэн дээр таараад тэр хоёр хуучнаа дурсаад тэгээ цаашаага бүр ёо солиор бол айл нь юу ойрын хугацаанд нэг тийм хайртай хүмүүстэйгээ уулзаагүй хоорондоо болцож байгаагүй. Тэгээ энэ хоёр ч хоорондоо болцох гэж бүр их юм болно. За энийг үзээр бүр энэ лонг шотыг бүр заавал үзэх хэрэгтэй шүү. Хэрвээ үнэхээр инээдмийн кино та бүхэн таалагддаг бол. За дараагийн санал болгох кино нь одоо 7 дахь листэн дээр явж байна. Always Be My Maybe гэдэг нэртэй. За үүнийг бүгдээрээ Look movie-гээс үзнэ. Wow дээр байж магадгүй мэнэ. Би тэгтээ хараагүй өөрөө бол англиар үзсэн. Тэгээд Always Be My Maybe нэг тоогооч эмэгтэй Америкийн нэгдсэн улсын амар алдартай тоогооч эмэгтэй өөрийнхөө бас бага насандаа учирч байсан хайртайгаа хоорондоо уулзраад тэгээ яах нь хараарай. Одоо нэг тийм энэ дэр ингээд айгуу сонир баян ядуугийн ялгаа гарч ирээд тэгээ нөө ядуучууд нь яаж юмыг хендл хийдэг, баян хүмүүс нь юмыг яаж хендл хийдэг гэдэг ингээд хоорондоо гарч ирэнгүүт тэрэн дээр нь бүр зүгээр татаа дуунчдаг. Баян хүмүүс ингээд юм болгоно ингээд момент болгоно нэг гоё хайрлал ингээд хоолмол за би танд яриад явах та нар ерөөсөө цаашаа үзээрэй. За 8 дахь кино болохоор Man in Black Suit гэдэг. Энэ болохоор ер нь жоохон fantasy харь гаригийн талаар гардаг. Тэр харь гаригийг судлах гад нэг харь гариг судалдаг нэг тийм бүр групп байт юм байлээ хамтарч ажиллаж мэдэлдэг. Тэгээд тэрнийхэн талаар гардаг. Энэ болохоор яг тийм инээдтэй биш, crime-тай биш, ерөнхийдөө зүгээр нэг тийм fantasy зүгээр адал явдалтай гэж би бол хэлэх юм байна. Энэ их хүрхэн байсан. Би нэг кино театрт үзээд айгүй таалагдсан болохоор та бүхэн бас санал болгож байна. За хамгийн сүүлийн кино нь штэ аим шиг кино. Бит гэдэг нэртэй. Энэ айгүй сонир кино. Энэ киног үзэж дуусныхаа дараа яг яач юу гэдэг нэг тийм сонин бодолд үлдээчдэг. Би одоо л яг үнийг л төсөөлийг ойлгоогүй байгаа л да. Гэтэ удахгүй ойлгоно гэж найдаж байна. Тэгээ энэ Us гэдэг кинон дээр ерөнхийдөө энэ Санта Моника дээр болдог болсон кино юм бэлээ. Тэгээ энэ болохоор нэг охин ээж автагаа парк дээр явж хагаад нөгөө нэг өөрийгөө ол гэд нэг тийм тоглоом маяг ингээд оронгууд ингээд дүүрэн тол байдаг. Тэгээ тэр тол дотроос өөрийгөө олж харж агаад яг өөртөө адилхан гарч ирээд тэр охиныг аваад оронд нь тэр нөгөө яг адилхан хийгдсэн хүмүүс бөөнөрөө гарч ирээд хүмүүс нэг нэгээр нь халаад тэг хүмүүс гатахгүй яг энэ хүмүүс хаанаас яа гараад ирчихвэ гээд асуултын хариултыг та бүхэнд үлдээ. Энэ киног үзээрэй. За ингээд өнөөдрийн бичлэгээрээ санал болгож байгаа 9 киног мэн та бүхэн хүлээн авч үзнэ гэдэгт би 100% итгэлтэй байна. Тэгээд энэ дундаас таалагдсан кино байх юм бол комментэн дээрээ меншн хийгээд бичээрэй. За тэгээд өөр бүр гоё надад санал болгох кино бусдтай ч гэсэн хүргэх кино авах юм бол коммент сэтгэл хэсэг дээрээ бичээрэй. За тэгээд дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай.